Үнэхээр хэлэх юм ухаалт юм байна. Томсон байна. What's up guys? Бүхэл бүтэн жил боллоо. Валентинээс хойш. Хамгийн сүүлд биний Валентинээр хийж исэн бичлэг бол би Дубай шоколад хийгээд бүтлгүүжсэн хайрынхаа тухай ярьж исэн өгүүлсэн тийм амар гонигтай юм шиг, фан юм шиг тийм бичлэг болж исэн. Бэлэн Дубай шоколадын боксыг авсан байна. Энд чи талын нэг юм шүү. Quality-г нарцуулъя. Өнөөдрийн миний бичлэгний quality, миний ярианы хев маяг, миний тэр үед ямар байсан, өнөөдөр юунд хүрсэн ямар болсон гэдэг нэг харьцуулаад нэг харъя та. W's in the нэг жилийн дотор маш их зүйл өөрчлөгдсөн байна. Маш их зүйлийг би даван тууллаа. Маш хэцүү үед байлаа. Үнэхээр хэцүү үед байлаа. Тэгсэн хэдий ч би бууж өгөх замыг ерөөсөө сонгоогүй. За, motivation speech одоо ингээ болиё. Өнөөдрийн дугаар хэдүүл болохоор Valentine life hack гэдэг ийм special дугаараар уулзч гаж байна. За, эхний life hack-ыг бид нар бол ерөнхийдөө өмнө жил хийж исэн. Би Германд байхад заяа. Тэр үед ихтэй хийж байхдаа би failed жисэн. Тэгээд яагаад failed жисэн бэ гэсэн чинь нэг буруу төрлийнхөө gummies-ыг ашигласан. Тэгээд ерөөсөө тийм гоё миний төсөөсөн шиг болоогүй болохоор би энэ жил дахиад туршиж шийдсэн. Тэгээд би бодсон gummy bears дургуун байхгүй. Хайртай дотныхоо хүн бас ингээд нэг ийм зөвүүн ийм гараар хийсэн ч юм шиг ийм DIY ч юм шиг зүгээр л нэг гэрзэн чихэр өгчээсэнс нэг иймэрхүү фан байдлаар бас ингээд өгөх юм бол ямар гоё вэ гэж би бодоод тэгээд би туршиж үзсэн. Тэгээд би өчтөр ерөнхийдөө би gummy bears авангуудаа дээрээс нь Sprite тэнгүүдээ хөрөгчөндөө шидсэн байсан. Тэгээд би өнөөдөр онгойлгоод үзсэн. Тэгсэн чинь guys, we did not fail. Энэ жил бол хэдүүлээ өстө жинхэнэ томорсон байна. Энэ gummy bears надад бүгд хөлдөөнө гэсэн. Энийг одоо хэдүүлээ ийм ярин бас нэг амсч үзье. Ингээр ямар гоё болт юм бэ? Яагаад би жоохон бахта ингэж үзэж байгаагүй юм бол. Энэ заавал хөлдөө шаардлагагүй баг ингээ ийдсэн ч амар сонирхолтой байна. Амар тийм зөөлхөн болчт юм байна. Могу дотор байдаг нөгөө зажлууртай юм байдаг да. Тэрнтэй амар адилхан хамт байна. Хөлдөг чинь хийчээ тэгээд бичлэгний хамгийн төгсөл хэдүүлээ нэг авч үзье заяа. За gummy bears хөлдөг чинь хийчлээ. За харж байгаачлаа миний энэ дээр амар гоё ингээ хайр гэж бичээстэй байгаа. Яг тэгвэл хайрын баярын холбогдлоо бичлэж байгаа л да. Тэгээд дээгүүр ингээд ийм хөөрх найз охиныхоо юм нэг дээгүүр өмсдөг юм уссан байгаа. Дараагийн snack болохоор миний өөр юм зохиосон life hack snack. Тэрэнд юу хэрэгтэй гэх юм бол мэдээч бидний болгоны дуртай хайртай могу хэрэгтэй зүйл. Одоо яг одоо дөрвөн төрөл нь байна. Та нар дуртай төрлөө бас коммент дээр үлдээгээрэй. Миний хамгийн дуртай яг сүүлийн үед бол би ингээд дандаа өөрчлөгддөг заяа. Миний ингээд амтны тестэнд би сүүлийн йогурттай устж гашрааж байгаа. Йогурт дээр төлөв гоё яг жимс хийж үзье. Гац тундаа хийж үзье. Тэгээд lemonade хийж үзье заяа. Миний дуртай төрлийг авна. And хамгийн чухал part заяа. We need some ice guys. Ice бол маш чухал. Тэгээд энэ ice гэж зүгээр энгийн ice биш. Могугийн хэлбэртэй юм хөөрхөн ice байна. Тэгээд бүр юм могугийн нөгөө character гэдэг нь шүү дээ. Тэрний бүр юм толгооны юм дүрстэй юм хөөрхөн айс байна заяа. Айса дотор нь хийн. Тэгээд за төмөс байна. Нийга дундуур нь хуваагаад жоохон шүүсээс шахаж үзцгээе. За иймэрхүү шүүс явахт болно. Гой хідэн гүзээлцгийн зүсэм дотор нь байвал шал өөр амттай болно гэдэгт би итгэж байна. Мэдээж биднэрт лимон хэрэгтэй. Ингээд хүссэн дурынхаа lemonade заяа. Лимонтой газтай усч үйж болно, юу ч үйж болно. За нэг иймэрхүү юм заяа. Тэгчээд йогурттай могу аваад бид нар дотор нь гой хутгаад өгнө. Лимоноор яг гой чимэглээд. Oh my god guys, look at that. Одоо дулаарж байгаа би бүр үнэхээр их баяртай удахгүй 100 дөгч байгаа тий. Удахгүй ч гэжтэй. Тэгээд дахиад 4 сар бас байх юм байна. Гэхдээ ингээд 100-ны халуун өдөр та нар гоё ингээд дуртай төрлийнхөө бүх жимснүүдийг дотор нь холиод тэгээ сайхан мөсөж байгаа дуртай төрлийнхөө могу хийж байгаа хүссэн аргаараа ингэж гоё чимэглээд ууж болгоно. Тэгээ ууцгаа хэдүүл одоо. Энэ амт хүн бол амсах хэрэгтэй байсан. Хүн бол. Лимоны дотор нь хийчээ. Дөрмийн дагуу үдсэн бүх хүмүүсийг туршиж үзэх хэрэгтэй. Хинээхгүй ам цангасан үед ингээд цангаагаа тайллаа шүү дээ. Амныгаа цангаагаа тайлчаад араас нь ингээд доор нь ингээд гой снак үлдсэн. Энэ бол зүгээр тоглоомжгүй 10-аас 10. Бүр no comment. За, лайчээтэй могу хэдүүлээ. Лимонтой мөстэй юм дээр ингэж хийгээд дээрээс нь жоохон газтай ус хийгээд үзье. За, нэг иймэрхүү байхад болно. Жүрчтэй лимонтой. Тэгээд гаацтай устай. Тэгээд ийм ягаан дөнгөтэй болж байна. Яг ингээд миний хувцалсантай адилхан болж байна. Энэ би ягаад ягаан хувцалсаад байгаа юм мартчихлаа. Энийг краштай бэлээх юм бол краш шууд дурлах юм. Та нар Валентинээр энийг краштай заавал хийж өгөрзөө. 10-аас 10.
Бид нар хичнээн ингээд хүн сайхан хандлаа гэд яг тэр адилхан сэтгэлийг буцаж эргүүлж авах ингээ хүлээгээд идэг. Тэг тусмаа бид нар өөрсдөө илүү их гэмтээдгээ. Та нар цагаан бавгаадаар очсноо ингээ тэврээд ингээ инхрийлээд яаж ч хайр үзүүлсэн тэр чинь угийн хараатай амтан болохоор та нар яаж ч хайр харуулах гэж оролцсон ч гэсэн угаасаа барьж аваад хитэн хэсэг тастал ураал эцсийн чамайг хална штэ. Угаасаа л хүний өөрийнх нь одоо байгалийн өгөгдлөөс нь болоод хүнд сайхан хандаж чаддгүй төрлийн хүмүүс гэж байгаа. Яах ёстой? Яах юу ахтай. Тэгэл move on штэ. Life keeps moving. Тийм хүн гараад ирэх юм бол за окей. Маа гэл бүгдийг өөрийнхөө хүрээлээсээ ингээд байхгүй болгоод яваад ахна штэ. За энэ хүснэг хакийг хийхийн тулд биднэрт иймэрхүү зүйл хэрэгтэй юм байна. За тэгээд би яг энэ бичлэгэн дээр харуулсан шиг тийм яг ногоон өнгийн, тийм rose шиг тийм улаан өнгийнхийг олж чадаагүй. Sorry. Тэгэхээр ер нь яг адилхан чихрийн бол олцсон. Тэгээд одоо ингэ rainbow бодсон ч ямар сонин цэцэг болох гээд байна тийм ямар тийм LGBTQ flower болох гээд байна. Anyways за яа хуруугаа тачлаа. За юм гоё юм ягаан юм зүрхтэйг авч идэрлээ заяа. Энэ хаасаагүй чихэр болох юм байна гэдэг. За ингэнгүүтээ энэ шууд нефт сүлбээд жоо далийн сүлбчлэгтэй нэг иймэрхүү юм болоод одоо тэгсээ цэцгийн энэ яа цэцгийн одоо би яг яаж хийх ёстой юм бол жоо ойлгохгүй юм. Оо байж та. I understand now. Чаваасаа энэ цэцэг мөн үү guys? Айгу болсон юм шиг, гүүч юм шиг. Энэ цэцэг мөн үү? За нэг юм боллоо. Хэдүүлээ ядаж 3 ширхий хийгээд үзье доо ч одоо. Ер нь бол ихтэй ойлгочлоо шүү энийг. Энийг бүр саах амар их хасгарч байна. Гоё за. Энэ арай нэг цэцэг шиг чим шиг. Мэ. За ингэсэн ч ихтэй хөөрхөн юм уу guys? Ингээ гурван минийгээ барьсан чи арай тийм хөөрхөн цэцэг шиг харагдаад байгаа юм уу? Ингээд гоо бэлэглэл хөөрхөн юм биш үү? Аа яа санаарч байна guys. За нэг сараар нэг үнэлтэй бүр яг үнэнгээсээ. Надад бол хөөргөл харагдаж байна. Гоо ингээд нэг нь ингэж аваад төвчээртэй нэг газараа сууж чаддаг хүмүүст амар тохиорсон гоё DIY санагдлаа. Гэтэ надад бол өстө тохирохгүй байна. Би ингээд хамаг юмнуудаа зааварлал нэг сахар болгоо. Тэгээд олигтой ч юм болохгүй. Тэнэн болгоо ажиллаа. Тэгээд та бүхэн маань наваг бодвол арай гоё алтан гартаа болох тэр хийхэд арай амархан баг гэж бодож байна. Тэгээд бомбоглаа. Чиний зөөхөндөө дүрээд идсэн чи дээрээс нь сайхан бүрээд. Тодорхой. Ер нь л ихтэй хүн болгоны нэг амар их туршаад байсан л та зөөхөйтэй cream cheeseтэй Greek yogurtтай ингээд дотор нь ингээд жоохон кофе асгангуудаа тэгээд дээрээс нь шууд хүссэн бичээнэ хийгээд хонуулаад тэгээд ерөнхийдөө идээд байсан л та. Энийг ерөнхийдөө энэ дотор бүгднийг дүүрээд нэгийг зүгээр дангаар нь идэж үзье заяа. Энэ дангаар нь идсэн чи амар гоё амтсан. Бичээнэ дундуур нь хуглаад тэгээд сайн бүгдийг ингээд дотор нь хийгээд чихээд живж байгаа. Таны хэлээ дахиад ингэж хийг үлдсэн зайд усаад. За яг л сүүлийнх нь л орууллаа. Харин чинь танарт иймэрхүү юм боллоо. Хөрөгчин дотор 24 hours заяа. Та нар юу гэсэн үг мэдэх үү? 24 цаг гэж байгаа. За таглаад. Тэгээ let the magic happen буюу. Юу гэсэн үг мэдэх үү? Sheesh protein packed snack. За хоёр ширхэг ингээд өндөг байна. За тэнгуүтээ биднэрт tuna хэрэгтэй байна. Mash. Битгий зүхтаа дээ. За бидэрт болохоор хоёр төрлийн тунаа байна. Нэг нь болохоор зүгээр limeтай, нэг нь болохоор гоё юм халуун ногоотой. Би нэг албаар blurred гэж байгаа. За гоё онгойлгоч. Протеин бомб хийж штэ ойлгож байна уу guys? Протеин чинь хүний биений яг хэрэгтэй гэж асуул хийж байгаа хүн болгонд хэрэгтэй. Мануц хийх болох уу? За хэрвээ танай найз залууч чинь эсвэл найз охин чинь ч гэсэн гоё дасгал хийдэг. Тэгээ протеин амар тийм дуртай бол тийм ээ. Тийм уураг. Тэгээд юм гоё эрүүл хоол дуртай бол ингээ Валентиных нь өдөр нь жим явсны дараа эсвэл дасгал хийснийхэн дараа гоё ийм гоё амархан снак хийгээд өгч болох нэ. Sheesh. Look at that guys. За ингээл He needs some milk. Зүгээр crazy. Одоо шууд гоё будаанаас хийгээд let the bro cook. Одоо энэ бол жинхэнэ next level stuff байгаа. За сайхан ингээд жинхэнэ протеинээр дүүрэн амтаар баялаг. Тунаан дотор лаймтай болохоор нэг тийм жоохон нэг тийм час хийсэн нэг тийм vibe нэмж өгч байна. I give it 10 out of 10. Бүр 10-10. Амар амархан хийгддэг snack. Одоо ингээд snack гэхээс гадна үлсэж явахдаа ч гэсэн ингээд хийгээд идэхтэй айгүй тийм тохиромжтой санагдлаа. 6 мурга олж явах нэг үлсдэг байдаг да. Яг тэр үедээ энийгээ гаргаж ирээд идэхэд бол very nice. Chips хэрэгтэй. Яг бичлэгэн дээр харуулсан тэр chips нь бол би авсан байгаа. Бэлтцүүдээ сайн хийх хэрэгтэй. Wow. Бам. Chips хэдүүлээ гоё айтайхан зүсэх хэрэгтэй. За тэгээд одоо ингээ бүх юм чинь эхэлж байгаа юм да. Ингээ тэгэхээр сайхан энээсээ ингээ сайхан утгаад. За дотор нь. Hey, let's go. Let's get it.
Зарим хүмүүс чинжүүнд амар дуртай. Ягаад гэвэл халуун ногоон дуртай болохоор. Зарим хүмүүс чинжүүнд дургу. Ягаад гэх юм бол яг адилхан шалтгаантай халуун ногоотой учраас. Зарим хүмүүс сонины маханд дуртай. Ягаад гэвэл амар хурц болохоор. Зарим хүмүүс сонины маханд дургу. Бас яг л адилхан шалтгаан. Тэгэхээр биднэрт зүгээр ингээд цаана байглаасаа дургу хүмүүс гэж байна. Цаанаасаа байглаасаа дуртай хүмүүс гэж байна. Цаанаас угаасаа байглаасаа дургу хүн таалагдах гэж хичээгээд өөртөө алдна гэж үү. Тунааны хооронд та нар гоё өхрийн махад дуртай амтлагчаараа гоё шараад дуртай араагаараа шараад дуртай араагаараа амтлаад дээрээс нь чипснийхаа дээр хийж болно. Би болохоор зүгээр ингээд гоё халуун ногоод тунаа идчихсэн. Би нь тунаа амар дуртай л да өдрөөр насал идэх үнэ гэх юм би өглөө босонгуудаа 3 ширхэг өндөг 1 ширхэг тунаатай иддэг. Тэнгүүтээ өдөр дахиад байж байгаа. Орой хоол идчихэд тэгээ дахиад тунаа иддэг. Гэтэ жоохон үнэтэй байгаад иддэг. Гэтэ ер нь л тэгээд протеин ивч. Протеин хамгийн гой суурс ахгүй. Ерөөс нь протеин уухаа болж байгаа. Иймэрхүү харагдчихэв. Нара. Okay guys, бидний үздэг хүмүүсийн бүр 60% subscribe болон лайк дараагүй үздэг юм байл шүү дээ. Guys, та бүхэн subscribe болон лайк дарсан битүүрийн бичлэг илүү хүнд өрөнтэй, битүүрийн бичлэг илүү хүнд хүрсээр илүү их бичлэг гарна гэсэн үг. Тэгэхээр битүүрээ амлж байна битүүрийн бичлэг ирээдүйд улам гоё болох болно, уламж сонирхолтой болох болно. Тийм болохоор та бүхэн лайк болон subscribe гэсэн үрийг баярлалаа. Бичлэгт орцгоё. Let's go. Амар гоё амттай болт юм. Одоо хэдүүлээ ингээд жижигхэн болгож бүгд хийж үзье. Чипстэй, тунаатай, ногоотой бүх юмтайгаа let's go. Медалог зүгээр медалог. Бара бүлдэн дуусчихлаа. Гэтэ таймшир хэрэгтэй. Төмөр таймшир. Бүр genuinely энийг юм идчихэд нэг юм аз жаргалтай болдог хүмүүс байна уу? Би бүр яг тийм шүү дээ. Юм идчихгүй амар гоё юм жаргалтай очиж. За манай нэ зөвхөн чаддгаараа өндөгний шарыг ялгаж ийн би тэг чаддгүй маа. Өндөгнийхөө шарыг хийснийхээ дараа дээрээс нь хоёр амтлагчийн хоёуланг нь хийн. Халуун ногоос нь жоох бага хийхгүй болохгүй юм чинь аим шүү дээ халуун ногоотой. Сайхан энэ дотор ингэж хийгээд яар гоё боолоо. Гутхаад өгөн сайхан гутхаад ямар гоё өнгөтэй creamy гоё болж байна. Энэ бар болчлоо да тий. Wow! Gonna put it right there. Hey. God damn. Лалрын авчих юу? Wee! Тарааш тавиад ахтай яа гэм. О тийм үү? Яаж тавьдیں۔ Бөөгнөрүүлж ингэж тавьдаг байхгүй. О тийм. За манай Валентины спешиал бичлэгний хамгийн спешиал диш буюу хамгийн сүүлийн диш ингээд булдак рамен Instagram-ийн нэг гайн жороор. Damn. За энэст галзуулсан баха. Би халуун ногоон хийсэн мөртлөө амар тийм ерөөсөө тийм булдакийн амар халуун байдаг шүү дээ. Тийм юм байхгүй. Арвас 11 оноо өглөө. Энгийн gummy berry бодох юм бол size нь 2 дахин томорсон байна. Дах тусмаа илүү томордог юм шиг үлээ. Энийг би нэг 3 өдөр үлдээсэн бол илүү томорх байсан баг. Тэгээд дараагийн бичлэгээр бүр илүү удаацсан 72 цаг удаацсан тийм gummy berry-ийг харахыг хүсэх юм бол 70,000 лайк үлдээгээрэй. Цайдуулаа одоо хатчих үтцээ. Йоо гоё санагдаад байна. Үнэхээр хэлэх юм гоё болд юм байна. Тарган дээр хийж идвэл амар гоё болох юм байна. Gummy bears амар зажлууртай хатуу гэдэг шүү дээ. Энэ болохоор бүр тэр зажлууртай хатуу бүх юм байхгүй болгочихж байна. Амар тийм аманд ороод шууд хайлаад нэг тийм зармиг шиг, тийм зармигэн жижигхэн gummy bears bites. Нэг жоохон тийм sour дөө те. Яг хүний амтлахын мэдрэмжид таашаал өгөхүүц. Яг таарсан гоё юм снак болж чадсан байна. Хөшигнийхээ материалаар цанцаг юм өмссөн байна шүү дээ би нэр. Яг энийг би бодсонгүй. Нэр үнэхэр гоё болд юм байна. Бид нар асууж тацгаая. W's in the өнөөдрийн маань сүүлийн дугаар буюу бишээ what the fuck. Өнөөдрийн маань сүүлийн снак буюу хүн болгоны идээд дурлаад байгаа нөгөө нэг гоё cheesecake гэж яриад байгаа тийм ээ. Ийм өртгүү болсон байна. Амар гоё зүйлхэн болсон биш guys. Нэр та oh my god. Damn. Энэ яг яаж энэ юм чизкейк шиг амтдаг байгааг би ойлгомоор их юм. Нара бүр яг торт зүгээр бүр яг л торт болд юм байна. Гэтэ бүр амар уйг. W's in the шоколадын соус ч гэдэг юм. Ер нь энэ хүснээрээ гоё ингэж чимэглээд янз янз юм болгоод янз янз яргаар идэж болох юм байна. Надад бүр үнэхээр их таалагдлаа. Ямар ч тийм хор сахар махар янз янз юмгүйгээр маш эрүүл мөртлөө гоё амттай юм снак болдог юм снак. Одоо TikTok life hack одоо reels-чүүд ямар hack юм чи одоо мэдгүй. Юу ч амар гоё амттай hack болдог юм байна. Үнэхээр их таалагдлаа. 10-10 эргээд тарангууд ингээд өөрсдийнхөө X-ийг харьцаж исэн хүмүүсийг ингээд
хараад аваад үзэнгүүт бүгд ягаад ч нэг юм bad boys гэдэг үү bad guys гэдэг штэ нэг тийм амар toxic ч гэдэг юм уу. Тэгээ ягаад би ингээд тийм хүмүүс ингээд миний red flag мөртлөө харьцажсэн залуучууд ex-үүд маань бүгд ягаад юм бүгд юм red flag toxic болж таарад байгаа. Ягаад би toxic хүмүүс татагдаад байгаа гэдгсэн чинь багасаа хэрвээ гэр орчны чинь хооронд одоо эрэгтэй хүний тэр figure те аавчин ч байдаг юм уу танаа төрсөн ах чинь ч байдаг юм уу нагаз ах чинь ч байдаг юм уу тэр хүмүүс их харих удагч байдаг юм уусгүй тэд нар ингээд toxic red flag-аа багаас чинь ингээд харуулад өссөн бол сэтгэлд ингээд яг тэр toxic байдал тэр сөрөг зан чанарууд нь амар дотн болоод өөрчдөг. Тэнгүүд хүн цаанаасаа байглаасаа өөрөө ирэхгүй тийм bad boys toxic залуучуудад татагдаа. Тэгээд эцээс дараа нь цуг ингээд үерхээ гэрлээд ингэж явж байхдаа нөгөө хүн чинь ингээд танигдаа нөгөө toxic choice-д нь гарч ирээд бүр ингээд зодоо бах юм болоод юм болоод тэгэхээр энийг зогсоож boundaries өгөөд үгүй гэдэг үедээ үгүй гэх тээ ингэж яах маш чухал байдаг шүү. Ер нь бол хүн өөрийгөө эхлээ сайн эмчлээд өөрийнхөө сэтгэл зүйс childhood trauma юу гэдэг бүх юмнуудыг гой сайхан ухаарад ойлгоод болдог сэтгэл зүйчдэр очиж гоё янзлуулаад засуулаад идэгчээ тэгээд fully deep connection гэдэг амар тийм сүртэй гоё deep relationship орвол ер нь бол юм тохирохоор юм шиг санагддаг. За дараагийн бичлэгээр уулзалт руу баяртай. Bye. W